Үений зөөлөн хэд бол яг хэвийн төвшөнд байж болно. Тэгтэл ерөөсө булчин ажиллахгүй байна гэдэг чинь булчин чинь тэр хэсэг газрын цусны эргэлтийг сайжруулж идэг үйл ажиллагаатай. Тэгжээд л одоо энэ вөөрний ч үйл ажиллагааны хямралд ороод ирэх юм бол үеинд шээсний хүчил эрдэс давс хоригдлогдож эхэлж байгаа. За энэс үүдэлтэй тэр чинь нөгөө олон жилийн хугацаанд аймжирч явсаар байгаад нөгөө хадуураа шохоожилт ийм байдлуудыг бол үүсгэж байгаа тийм. Гэтэл 10 кг-ийн эсвэл 20 кг-ийн илүүдэлтэй хүмүүс чинь нөгөө өдөржингөл бүтэн 2 нуруунд дээр одоо 2 10 кг-ийн тухай өргөд явж байгаатай л адилхан байгаа байхгүй. Хит шахалтанд орсон үе зөөлөн идүүд гадагш байгаа нурууны нэг хязгаараасаа даваад бүр зүлхэж эхэлж байгаа. Ингээд эхлэх юм бол мэдрэл дарагдал бол үүсч эхэлдэг. Хонг руугаа уддаг, гуй руугаа уддаг ийм асуудлууд бол гарч ирдэг. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амин чанар подкастынхаа дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За бидний урд үрдийн дугааруудад сонсогчдоос маань ер нь үе мөчний өвчлөл болон нурууны суулт зэрэг өвчлөлүүдийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авъя гэсэн маш их хүсэлтүүд ирсний дагуу бид энэ удаагийн дугаартаа уламжлалт ангаах ухааны их эмч, ангаах ухааны магистр Пернлэл Өндөв эмчээгээр завцраад яг одоо ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа өрчин ч гэсэн. За энэ нурууны суулт болон одоо үе мөчний өвчлөл те. Энэ өвчлөлүүд маань ер нь зөвхөн хөгшин хүмүүс их гэлтгөө одоо Монгол орн даяар, дэлхийд даяар ер нь бол маш олон хүмүүсийн яг зөвөр болчиход байна л да тий. Жохон нас явдаг амьдралын хөвшлээсээ болоод ч юм уу яг үе мөч болон нурууны суулт дээрээс нь одоо яг ямар шалтгаанаас болоод энэ үе мөчний өвчлөл гэдэг үүсдэг юм бэ гэдэг талаар их нээлж тасалж. Ер нь одоо ингээд нурууны суулт ер нь гэмтлийн шалтгаан бол төлхөө байдаг гэсэн. Сүүлийн жилүүдэд одоо ингээл суугаа ажил ихссэн. Одоо нэг амьдралын байдлаас болоод одоо аль болох нэг ажлыг хөнгөвчлөх байдал одоо сүүлийн жилүүдэд маш их болсонтой холбоотой хөдөлгөөний дутагдалд хүмүүс их ордог болсон. За үүнээс үүдэлтэй нурууны суулт, үе мөчний одоо илэгдэл гэдэг асуудал. Одоо жишээ нь ихэд одоо нэг булчингаа хөдлөхгүй байснаас болоод захын үе мөчүүдэд. За тэгээд тэрнээс үүдэлтэйгээр захын судасны одоо арийсл үүсдэг. Тэгээс бодисын солилцоо цусны эргэлтийн удаашралд ордог. Ийм байдлаас үүдэлтэйгээр одоо үе мөчний зөөлөн идэд нөхөн төлжилт гэдэг юм байхгүй болж эхэлж байгаа. За үүнээс үүдэлтэйгээр бол ер нь нурууны өвчлөл, үе мөчний өвчлөл, өвдөгний одоо яс сургалт ч гэдэг юм уу, хөзөөний шохоожилт ч гэдэг юм уу, ийм өвчлөл бол одоо сүүлийн жилүүд бол маш их болж байгаа. За энэ өмнө нь бол ер нь бол энэ өвчлөл бол голцоо одоо хөгсчүүлэлт бас их байдаг байсан одоо өөрөө ч хэлж байгаагаар. Харин одоо сүүлийн жилүүдэд бол ер нь залуу аль болох одоо нэг залуу хүмүүст бол дийлэх ихсээд байгаа.